Сая за телевизүүд сошиал телевизүүдээр явлаа гэлээ шүү дээ. Одоо газар зарсан гэдэг асуудал. Яг ямар хэвлэл мэдээллийн хэрэгслэр газар зарсан гэж ярьсан бэ? Энийг тодорхойлох гэж. За ер нь бол одоо яг Facebook одоо тэр дархан зар дээр бид нар одоо бүр тооцоо судалгаа хийж үзсэн байгаа. Удаа дарааллын шинжилтээ нэр хаяггүй тий Facebook хаягнуудаас за гэж үзэж байгаа юм уу та? олон нийт сүлжээ ил тод байл. Мэдээллийн хэрэгслэр тоглохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэр гэдэг чинь одоо бид За тэгвэл би нэг асуудал ярив. Та өөрөө тий лайв хийдэг тий. За өнгөрсөн хуралдаан дээр орж ирчээд лайв хийлгүүлэхгүй гэсэн чинь та өөрөө хэвлийн эрхчлөлийг та нар хааж болохгүй. Бид танаа дээр ороод лайв хийх хэрэгтэй. Би өөрийнхөө Facebook хаягнаас лайв хийж тий. Манай би ясны сайт сэтгүүлч өөрөө ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо яагаад та өөрөө сая хэвлэл мэдээллийн байгууллагууд гэдэг үгийг сая дурдчихлаа бүр. Тийм үү? Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг чинь албан ёсны бүртгэлтэй редакц гэдэг тийм үү? хэвлийн эрх чөлөө гэж ярьдаг сэтгүүлчид та бүхэн өөрсдөө альва энэ хэвлэл мэдээллийн байгууллага дөрөв дэх засаг гэж ярьдаг тийм ээ. Альва мэдээллийг үнэн зөв бас тэнцвэртэй гаргах ёстой. Та нарын бас хуулиар хүрээсэн үүрэгчин дээр. Тэгэхээр энэ асуудлыг аймаг орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг та бүхэн цаашаа эргээд иргэдэд тайлбарлахдаа аль нэг улс төрийн хүчнийг аль нэг улс төрийн хүчнийг бодлогыг баримталсан тий. Одоогийн Дахуул аймгийн одоо энэ төр захиргааны байгууллагын хийж хэрэгжиж байгаа ажлыг аль болох одоо харлуулах байдлаар мэдээлэл байнга цацаад байна. Энд чинь өөрөө хэвлийн эрх чөлөө хэвлийн тэнцвэртэй байдал мөн үү? заах нэрх ба. За энэ бол өөр асуудал. Би өнөөдөр яг